За тэгэхээр бид өнөөдөр улс төр ба төрийн алба гэдэг сэдвийн хүрээнд бол ярилцаж байгаа. За явж энэ нөр эцсийн дүндээ төрийн үйлчилгээ, төрийн одоо засаглахын чадамжийг хэрхэн яаж сайжруулах вэ гэдэг ийм асуудал шүү дээ, тийм ээ. Төр засгийн одоо засаглалын чадамж муу байгаагаас болоод төрийн албан агчид тогтвортой бус байгаагаас болоод энэ засаглалч нь өөрөө эдийн засгтаа бас нөлөөлсөн байна гэдэг ийм дүгнэлтийг гадна дотны одоо их олон судлаач шинжээчд бол хийж байгаа шүү дээ. Тэгэхээр эцсийн хамгийн гол зорилго бол энэ засаглалын чадамжийг сайжруулах юм аа гэж ингэж ойлгогдож байгаа. Одоо орж ирсэн энэ хуулийн төсөлтэй холбоотой санал бодлуудаа бол таах бас хэллээ гэж бодож байна. За нэмж одоо ярих зүйл гэвэл юу яаж болох вэ гэхээр энэ төрийн албыг улс төржүүлж гин гэж ярьж байгаа. За захиргааны албан тушаалт мэд нэг хүн одоо шийдвэр гаргаад хууль бус байна гэдэг нь өөрөө тогтоогдчихдаг. Гэтэл тэрний дагуу авж байгаа тэр нөгөө хариуцлагын арга хэмжээнүүд ч өөрөө их сул байгаад байгаа юм шүү. Тийм болохоор тэрийг одоо үл тоогоод ингээд энэ юмнууд хавтгаад ингээд яваад идэг юм шүү гэж. Санкц нааш туссан юм байна гэж байна. Тий. Одоогийн шинэ орж ирж байгаа төслөөр за та бүхний санаа бодол бас энэ дэр юу вэ? За Батмах. За баян хүмүүс. Тийм, хуулийн хариуцлага сул байна гэдэг дээр үл ялцгаа санал нийлж байна. Одоо өнөөдөр захиргааны иргэн шүүхэрээ эрхэн хамгаалаад шүүхэн шийдвэрээ дагуу ажилтаа томилогдсон төрийн албан агч бай тийм үү. Ажилтаа очиод томилогдыг үл нөхцөл болцсон хэрүүлээ захиргааны зүгээс яаж хүлээж авах вэ? Шүүхэн шийдвэрийг биелүүлэхгүй одоо бол энэ бол шүүхэн шийдвэрийг нэгсэндээ өөрхөн ажилтаа томилогдоо энэ хүний эрх баталгаа шүү гэдэг Монгол Улсын шүүхийн шийдвэр гарч чадхад тэр шийдвэрийг одоо шийдвэрхийн дагуу ажилтаа томилогдноо тэндээ очиод урдын ажиллана гэсэн хүний дотоод итгэл үнэмшлүүд үзүүл өнөөдөр байхгүй болсон байна. Тийм учраас өнөөдөр төрийн албан агчдын энэ хөдөлмөрийн эрх одоо ажлаас салгацсан энэ хөдөлмөрлөх эрхэм зөрчигдсөн асуудал дээр үнэхээр ханга тандж байна. Ханга гэж хэлж болохгүй, нэг бол олон төрөө хэлсэн, олон нөхцөл шалтгаан байна. Тэгээд нэг өдөр хуулиа бүхэлдэн шинжилээд энэ бол үндсээр өөрчлөгдөж байгаа асуудал биш. Ер нь бол бид нар бол төрийн албаны хуулиа бол ер нь цаг тухай бүртэн шинжилээл нэмэлт өөрчлөлт шинжилсэн найруулгаар бид нар бүх зүйлийг нэг дор базж ингэж бүх асуудлыг нэг дорнд шийднэ гэж төрөө хэлж байна. Батмахгүй хэлж байна тийм ээ. Одоо зарим зохицуултууд үнэхээр бас эргэж харахгүй зүйлүүд байна. Эргэж харах ёстой зүйлүүд байна. Тийм учраас эн чинь бол өнөөдөр бол нэмэлт өөрчлөлтөөр хийгдээд явчих асуудлууд бас харагдаж байна. Тэгэхээр энэ дөр шинжилсэн найруулга гэж орж ирж байгаа энэ хүрээ, цар хүрээ энэний хэмжээнд яаж эн чинь амьдрал дээр хэрэгжиж бодит үр дүнгээ өгөх юм бэ гэдэг дээр маш сайн бодож бас маш сайн хэлэлцүүлж ярих эргэж харах хэрэгтэй. За Батмахгүй хувьд. За одоо хариуцлагатай холбоотой хэд хэдэн зүйл байна. Нэгдүгээрт энэ 9 гишүүний өргөн барьсан хуулийг хэлээд шүү дээ. Энэ бодвол 100-аар ардын намын гишүүд юм шиг байна лээ тийм ээ. Тийм учраас бүлгийн юу гэж инквалд манаас хэлж байх шиг байна. Зүгээр 9 гишүүн л нөгөө бүрэн эрхийнхээ үед өргөн барьсан юм байна л да. Төрийн албаны шийдвэр бол эцсих байна гэсэн нэг үг байгаа юм. Нөгөө төрийн албаны зөвлөлийг муутгаад байна гэдэг байгаагийн эсрэг зүйл шиг ойлгогдно. Гэтэл аваачаад үндсэн хуультэйгээ холбоод үзэхдээ зэрэг аливаа гэм бурууг тогтоосон эцсийн шийдвэр бол шүүхийн шийдвэр байна. Гэсэнтэй харьцуулаад энэ бол хармаалны заалт. Ер нь тэгээ айгүй бол цэцэд одоо гомдол гаргахад бол тэгээд хүчингү болчих. Хүчингү болчих нэг юм заалт. Нөгөө нэг нь хүнийг одоо буруутай халсан этгээд тэр өвчрөх хохирлыг төлнө гэж. Өөрөөр хэлбэл байгууллагын дарга нэг нөхрөө халлаа, хууль зөрчөө халдчихж тэгэхээр шүүх одоо та энэ хүнээ эргүүлээд аваа. Хууль зөрчсөн байна гэхдээ яаж вэ нү гэвэл ажилгүй байгаа хугацааныхан цалин голгоо гэж. Одоо энд сонсоод хараад байхад бол их дээр доор шатанд олон газар байна. Нөгөө нөхрийн чинь ачихтай зэрэггүй шүүхийн чинь тогтоолоор чамд сарын чинь цалин гинэ өгөөд вэ гэл 2-3 жил ингээд цалин гаваа явчихдаг. Ажлаа хийхгүй мөртлөө. Тэгэхээр чин тэр дарга өөрөөс нь төлөвлөж байгаа болбол ингэхгүй яадаг гэдэг логикоор нөхдөл хандсан байна л да. 9 гишүүний хуулийн төсөл. Тэр логик нь ингэж ойлгоод байна. Тэгэхээр бас зөв юм шиг хариуцлагыг сайжруулах гэж байгаа юм шиг байна. Дахиад цаана юу гарч ирэх хөвгтэй зэрэг төрийн чиг үүрэг гүйцэтгсэний төлөө учирсан хохирлыг төр хариуцна.
Нөгөөх үндсэн хуулийн маань заалттай гэж өчтөд. Тэгэхээр одоохондоо энэ үндсэн хууль нэмэлт өөрчлөлт оруулна санал авч байна гэж байна л да. Ядаж бас үндсэн хууль тогтоогч тэгээд юун дээр нь өөрчлөвөл зүгээр юу тий юун дээр нь одоо өөрчлөхгүй хадгалж үлдвэл зүгээр үгээд ингээ харж байхаар одоохондоо үндсэн хууль хүчинтэй гавьд энэ хоёр заалтал ихэд одоо наад зах нь ингээ үндсэн хуультай зөрчилдөх нэ. Тэгэхээр энийг яамаар юм. Уг нь санаа нь бол би эхэн дээр хэлсэн шар тосч вэ усч вэ гэж. Санаа нь бол зөв юм. Хариуцлага санкц сайжруулах гэдэг юм. Гэтэл чинь эцэг хуулигаа маань хөөе. Болохгүй нэ шүү гэж хэлэх гээд байдаг. Энэ бүгдээ бас нэг эргэж сайн хараасай. Тэгээ өөрөөр хэлбэл харахтайгаан зэрэг одоогоор үндсэн хууль хүчин төгөл дээр байгаас өөр ямар гарц байх уу гэдгийг хэлцэх явцад энэ гişүүд эхлээд одоо хувь санаачлагч өөрсдөө эргэж бас харах байлгүй өргөн барьсныхаа дараа нь байнгын хорон дээр ярилцахтаа харах байлгүй. Тэгээд их хурлынхаа чуулган руу орохоор гişүүд эцэгтэй харах байлгүй. Тэрнээс шир энэ бол сайн санаа мөртлөн улам бүр огт хэрэгжих гээд хууль байхгүй. Одоохондоо үндсэн хууль хүчин төгөл дээр байхад гэж би бол ингэж ойлгосон. Лог гэж. Сая Батбака хэлж байгаа тэр төрийн албаагчийн буруутай үйлдэл төр хариуцна гэж заалт байдгийг. Тэгээ яг эн чинь бас магадгүй үндсэн хуулийн нэг маргааны сэдв байх шүү. Захиргааны ерөнхий хуулиасаа эхлээд эн чинь орцсон. Одоо энэ явж байгаа хуульч биш. Захиргааны ерөнхий хууль дээр буруутай шийдвэрийг шүүх тогтоовол тэр буруутай шийдвэр гаргасан албан тушаалтаа өөрөө төлнө гэсэн ийм заалт байгаа. Одоо хэцүү орчин байна. Тий одоо бол хэцүү орчин байгаа юм. Энэ нэг асуудал. Төрийн албаныхаа системийг бид нар сонгож шалруулалтаас эхлээд сайжруулах хэрэгтэй их олон юм байгаамаа. Жишээ нь сонгож шалруулалтанда бид нар хүний зан үйл хандлагыг сэтгэл зүйн ачаал даах чадварыг ч гэх юм уу. Ингээд сонгож шалруулалтыг процессоо илүү одоо амьдралд нийцүүлэх гэх юм уу. Шин арга зүг нэвтрүүлэх ийм шаардлагууд бас харагдаад байгаа. За ажилласан жил дээр жишээл би яриа л да. Би хэдхэн энэ хуулийн ерөнхий концепц нь бол зөв явж байгаа. Хэдэн л заалтууд нь энэ хуулиа бас яг амьдрал дээр хэрэгжихгүй жоохон дордуулчих үү дээ гэж. Тэр миний хэлсэн яг тухайлсан албан тушаал дээр тэд байна. Тэдэн жил байна гэдээ ингээд заагаад явандаа энэ улс төрийн маш том маргаан руу дагуулчих үү дээ. Бусад баг одоо тэр төрийн албаагчийн ёс зүй, англи хэл зарчим, нийгмийн баталгаа энэ гэсэн заалтууд энэ хүмүүс ярихгүйгээр энэ ажилласан жил рүү наваачаад нэг баахан хэрүүл маргаан явчихвэ. Жишээлбэл яг уу энэ өргөн барьсан хуулийн нэмэлт өөрчлөлтөн дээр бол дэс түшмэлийн төвшний албан тушаал гэж байгаа юм л да. Ахлах түшмэл, ахлах ч одоо юу вэ гэхээр нийслэлийн сэтгүүрийн хамгийн ганцаар юм бол хилцээ ахлах ажилтнууд ч та. Яам агентлагийн төвшөнд бол за яг уу яам дээр ахлах ажилтан агентлаг дээр бол хилцээний дарга нар байгаа. Тэр 8 жил заавал төрийн албанд ажилласан байх гэж заачиж байгаа нь. Мэрит зарчим гэдэгтэйгээ хэр уялдаж байгаа юм бэ? Үнэхээр одоо чадварлаг бол сургууль соёлоо төгсчихсөн. Төр 4 жил ажилласан. Тэгээ чадварлаг залуучуудад энэ хуулийн ганцхан өгүүлбэр тооч нь л саад болно шүү дээ. Хоёр юм ярьж байна. Мэрж тэр хүлэн зөвшөөрөх айгүй том мундаг гадны компанид Монгол залуу ажиллаа болоод идэг. Монголдо ирэхлээр төрийн албан хэрэг авахгүй гэдэг. Энийг нөгөө төрд ашигламаар байдаг тэр хүний толгойг тийм ээ. Яг үнэ. Энийг л яриад шүү дээ тийм ээ. Тэгэхээр хоёр юм ярьж шít хоёр нэр том яа. Нэгдүгээр карьерийн зарчим буюу тухайн албан тушаалын доороос нь аваад дээшээ хүртэл дэвшин ажиллахын дэмжнэ. Энэ тогтолцоог яриад байгаа. За нөгөө талд нь тэр мэрит зарчим гэдэг. Тэр мэрит зарчим бол авьяас чадварыг нь үнэлнэ гэдэг. Энэ хоёрынхаа балансыг энэ хууль дээр зөв хийгээсэй. Гол концепт тогтолцооны хувьд бол энэ ийм байхгүй. Тэгтэл үндсэндээ карьерийн тогтолцоо оруулж байгаа ингээд нөгөө мэрит зарчим аваачаад хаачдаг. Ийм байдал руу оруулчихдаг байхгүй. Засгийн газар тэр ажлын байрны тодорхойлтуудыг бол батлах шаардлагагүй юм байна. Төрийн албаны төв зөвлөл ерөнхий стандартын тогтоож өгөөд тухайн ажлын байрыг нээлттэй зарлахдаа одоо юу гэдгийг хууль зүйн яамны төрийн нэрмжийн дараагаар ажиллаж байгаа хүн мэдээлэл харилцаа холбоо шуудан технологи газрын дараагаар ажиллаж байгаа хүн ерөнхийдөө нэг стандартын хувьд ийм шаардлага байна гэж зааж өгсөн. Тэгэхгүй бол одоо томилох эрхгүй субъект нь ажлын байрны тодорхойлолтоо баталж байгаа энэ тохиолдолд бол хүндээ зориулаад ажлын байрны тодорхойлолтын шууд удирдах нь баталчихж шээ. Өөрөлдөх юм сэтгүүлч байна гэж явж байсан санаж байна. Нэг яамны төрийн нэрмжийн дараагаар тий.
Энэ болохгүй юмнуудаа засаад л энийг бол заавал хууль руу оруулах гэхээс илүү төрийн албан төв зөвлөлийн тогтоолын хэмжээнд засаад өөрчилчих боломжтой юм байна. Албан тушаалтны дур зоргод ингээд шууд үйлчлээд явчих боломжийг нээж өгөх гээд шүү дээ. Бол тийм ээ. Дэвшилттэй хэдэн зүйлүүд байгаа боловч яг энэ карьерийн тогтолцоо merit систем хоёрын ажилласан жил тухайн ажлын байранд тавьж байгаа тэр жил энэ дээр л их том асуудал гарах вэ. За ингээд та бид бүхэн ярилцах цаг ерөнхийдөө дуусах төгөж байна. Тэгээд би төгсгөлд нэг асуултанд бас та гурвын байр суурийг сонсоод ингээд дуусгая гэж бодож байна. Энэ юу гэхээр одоо иргэдийн зүгээс бол төрийн албан хаагчдаас төрийн үйлчлэгээний ажилтнуудаас ингээд үйлчлэгээ авдаг. За үйлчлэгээ авах явцдаа бол за юу гэдгийг одоо төрийн албан хаагч бас зөв харьцсан байдаг юм уу? Хүндрэл чирэгдэл учруулсан байдаг юм ингээд хуультай арчилсан үйл ажиллагаа явуулсан байдаг юм уу? Энэ дээр ингээд гомдол чирэгдэл гаргалаа гэж бодъё. За тэгвэл тэрийг хэр зэрэг хүлээж авч байгаа орчин нөхцөл манайд өнөөдөр байна вэ? Яг тэр иргэний гомдлыг барагдуулж байгаа тийм ээ. Одоо энэ шинэ төсөл дээр энэ гарч байгаа тэр алдаа завхралуудыг яаж одоо залруулж болох вэ гэж энэ өөрөө бас хэрэгэдэг чухал асуудал болов уу гэж ойлгож байгаа юм л. Тэгээд яг бодит практик дээр одоо бас үйл ажиллагаа явуулж байгаа хүний хувьд баян мөнх бас энэ дээр нэлээд их тодорхой зүйлүүдийг хэлэх болов уу гэж бодож байна тийм. За иргэдийн зүгээс бол төрийн албан хаагчтай холбоотой гомдол санал агуулга гарах эрх нөлөө үндс хуулиараа бусад хуулиараа нээлттэй. Энэ бол төрийн байгууллага албан тушаалтанд өргөдөл гомдол гарах хуулиар зохицуулагддаг. Төрийн тухайн хуулиар бол иргэн бичгээр төрийн албан хаагч төрийн захиргааны ямарваа байгууллагад гомдол гаргасан бол тухайн бичгээр гаргасан хариунд бол зайлшгүй хуулийн хугацаанд хариу өгөх ёстой. Хуулийн хугацаа 30 хоног. Шаардлагатай нэмэлт тодруулах одоо өргөн хүрээнд судлах асуудал бол дараагийн зөвшөөрлөөр дахиад хугацаагаа сунгаад төрийн үйлчлэгээний албан тушаал төрийн албанд одоо нийтийн албанд ажиллаж байгаа олон түмэнд үйлчилж байгаа энэ албан хаагчид маань бол хуулиараа бол зайлшгүй тэр хүмүүсийн гомдол саналыг барагдуулах үүрэг хүлээсэн байж байгаа. Тэгэхээр энэ үүргийн дагуу өнөөдөр практикт бол харьцангуй төрийн албан хаагчид маань ер нь энэ хөргөөл биелүүлэхийг эрмэлзээд шат шатандаа бол ер нь ажиллаж байгаа байх. Гэхдээ алдаа дутагдaltaй зүйлч байгаа. Чухам энэ яг практик дээр миний харж байгаагаар бол иргэд маань өөрсдөө бас бичиг цаасаа араас нь хөөж гэнэ үү явж гэнэ үү тийм ээ. Бас иргэдийн бас эрх зүйн мэдлэг дээр бас толгуурлаж байгаа бас үйл ажиллагаа амтын үйл ажиллагаа л гэж дүгнэж байгаа. Тэгээ төрийн албан хаагч бол хуулиар хүлээс үүргээ биелүүлэх ёстой. Дарагт хэрвээ анхан шатны мэрэгчлэлтэн төрийн албан хаагч үүргээ өгсдөггүй бол одоо дээд шатны байгууллага дээд шатны албан тушаалтанд гомдлоо гаргаад бид нэр иргэн нь бол өөрийнхөө гомдол шаардлагыг бол тухайн шат шатанд нь тавь шийдвэрлэх бүрэн боломжтой байж байгаа. Маш энгийн хэлээ л та. Иргэн гомдлоо гаргах боломж бол Хуулиар байна. Хуулиар бол ойлгомжтой байж байгаа. Сая хуульчин манд дурдсан иргэдийн гомдол гаргах, өргөдөл гомдол гаргах тухай хууль. Ямар ч өргөдөл гомдол 30 хоногийн дотор хариулна гэж заасан. Захиргааны ерөнхий хуулийн дээр чи энэ процессыг бүр журмалтсан. Иргэний сонсголын хууль гэдээ баталсан. Энэ төрийнхээ харилцааг нэг жоохон бюрократ байгаа юм ийм либералчлах гал оролдоод байна шүү дээ. Энэ шингэнэр те. Сонгогддог, томилогддог албан тушаалны эргүүлэн таттай холбоотой асуудал гэл ингээл одоо хуулийн төсний өргөн барьцсан яригдал байгаа тийм. Нөгөө талдаа хуулийнхаа тогтолцоогоо юу гэж хэлсэн юм бэ гэхээр төр өөрөө бюрократ байна гэж хэлсэн. Тэр Макс Веберийн анхны тэр онлайн суурь зарчим энэ төр бол төр өөрөө тодорхой хэмжээгээр захирагдах ёсон дээр одоо тулгуурлана гэж тийм байгаа байхгүй. Гэхдээ яг нөгөө талд нь хууль бус удирдлагын чинь өгж байгаа үүрэг даалгаврыг та биелүүлэхгүй байж болно гэдэг. Төр чи өөрөө нөгөө босоо тогтолцоо байхгүй. Дээрээсээ доошоо босоо тогтолцоотой. Тэгээ энийг яаж л аль болох либералчлах уу гэсэн ийм зүйлүүд яваад байгаа. Зүгээр яг улс төрчин гэж битээ ойлгоор маш энгийнээр бодоход өнөөдөр бид нар гар утсан дээрээ одоо нэг фэйсбүүкээр ч юм уу, твиттерээр ч юм уу юм шүүмжлээл постлчхад биччихэд хүмүүс яаж хүлээж авдаг, яаж хүрдэг вүлээ тийм ээ. Одоо 11 гэх төв байсан шүү дээ. Яагаад юм болохгүй байсан юм бэ? Заавал одоо өргөдөл гомдол гаргахдаа даргын заавал хаалга сахих хэрэгтэй юм уу? Албан байгууллага үүдэнд очих хэрэгтэй юм уу? Тэ? Ийм дэвшилттэй юмнуудаа ингээд зогсоочод байх юм. Сайн юмнуудыг нь бол улам үргэлжлүүлээл аваад явах хэрэгтэй шүү. Одоо нийслэлээр бол call center гээл 1200 гээл. Одоо явж гин үгүй юу те? Нэг цэгийн үйлчлэгээний төвүүд гээд ингээд байж байгаа. Тэр 11 төв байсан чи бүр одоо хуучин социализмын хөдөлмөрчдийг хүлээж авах байр гэдэг бас боол юм ээ. Одоо хүмүүсийг сонсдог юм байсан юм шүү дээ яг тэнд чинь. Зүгээр дээр нэмээд хэлэхэд би энэ хуулчтай тун их санал нэг байна. Манай монголчууд одоо нийтээрээ
иргэд бид өөрийнхөө эрх ашгийг хамгаалахын төлөө зөрчигдсэн эрхээ эргүүлж авахын төлөө их идэвхжмээр байна. Жаахан тэн дээр бол нэг л сонин Монгол тайван сэтгэлгээрээ байна. Тэгээд энэ ганцхан зүйл нэмээ хэлж өгөө. Энэ шалгалтч хоёр янз байгаа ш төрийн албаны. Анх төрийн албанд орох иргэний шалгалт гэж байгаа. Удирдах ажилтны сонгон шалгаруулалт гэж байгаа. Энэ хоёрыг удирдлагын ихтэмч одоо засгийн газрын агентлаг байна уу ч үгүй юу статустай болчихлоо. Уг нь тийм байсан. Байна уу? Тэгэхээр энэ чинь засгийн газрын байгууллага юм бол нөгөө томилдог байгууллагын чинь доор байна нөгөө хараат бус биш болцсон баг шүү. Хараат бус гэсэн чинь засгийн газрын агентлаг юм уу засгийн газрын агентлагын болцсон нэг одоо төсөв байгууллагын мэдээлэл өгөхийг бол би уучлаарай анх бол маргаан биш болохоор буруу гэж бодож байна. Энэ мэрэгсэн байгууллага дээр бай. Энэ мэрэгсэн байгууллага өөрийг нь л одоо жаахан бэхжүүлээ гэж. Маргаан хянан шийдвэрлэхийн тухайд бол улсын их хурлаас баталсан журам бий. Төрийн албаа хаагчтай холбогдсон маргааны хянан шийдвэрлэх тухай гэж. Харин тэр нөгөө би түрүү хэлсэн журамд байгаад байхаар жаахан хууль биш гээд байна. Тэний гол концепцийн гол юмнуудыг энэ хууль руу оруулж өгч байгааг зүйтэй гэж үзээд байгаа юм. Дээр нь стандарт гэж байгаа. Бүр одоо 4 оны хуулиас эхлээд би 94 оны хуулиас эхлээд төрийн албаны стандартыг боловсруулан сахиулж мэрэгжил арга зүгээр хангалаа. Гэтэл стандарт гэдэг юм чинь энэ байгууллагын яхан боловсруулаад улсынхаа харин стандартын байгууллагатай бас харьцаж стандарт болгож зөвшөөрүүлж одоо нэг МНС гэж бас нэг юм өгөхгүй болоод энэ чинь стандарт гэж хэлэхэд хэцүү. Төрийн албаны зөвлөл нарийн дээрээ бүр одоо стандарт гэдэг бүр том олон улсын утгаар нь ойлгуул тэнийг тогтоох хэрэг байхгүй ш. Төрийн албаныхаа стандартыг тогтооно гэж. Тэгж албажуулмаар бас ерөн санагддгийг. Тэгэхээр энд бас тэгээд оруулаад өгчүүл тэр засгийн газрын хэрэглэгтэйгээ хамтар тийм хийн иймтэй хамтарч ингэнэ гэж байна. Тэгвэл өөрийн гэдэг юм олон таны мэдээ ганц зултан Батмөх гоогоос хууль тогтоогч байсны үед одоо энэ одоо байгаа үйлчилж байгаа хууль чинь төрийн албаны тухай хууль чинь 7 бүлэг 41 зүйлтэй шүү дээ. Шин өргөн баригдаад явж байгаа чинь 33 бүлэг 109 зүйлтэй гэж байна те. Ер нь аливаа хуулинд энийг одоо нэмэлт өөрчлөлт гэж нэрлэдэг байгаа шүү дээ. шинжилсэн найруулга гэсэн байна лээ. Шинжилсэн найруулга гэдэг байгаа. Тэгэхээр ямар хэдэн өвдний өөрчлөлт оруулахаар шинжилсэн найруулга, хэдэн өвдний орохоор нэмэлт өөрчлөлт, хэдэн өвдний орохоор эн чинь цоошин хууль байх юм бэ? Тийм хуульчилсан юм бол 7 бүлэг 33 бүлэг байна шүү дээ. Хоорондын зай. Тийм хуульчилсан юм бол байхгүй. Зүгээр би үзээгүй байдаг байж магадгүй. Улсын их хурл дээр биднийг одоо хууль хийж байх үед тухайн одоо урд хуулийн 40 хүртэл хөвд нэг ингээд иштрих миштрих тавиад ингээд оруулдаг штэ. Тэгээ заримыг хасаад иднэр. Ингээ бүр зүйл хэсэг заалтаар нь тоолно штэ тэр чинь. Ингээ үзэхэд 40 хүрээгүй байвал шинжилсэн найруулга гэж байя. Тэрнээс даваа явчих юм бол өөр хууль гийя гэж байгаа. Тэгэхээр одоогийн энэ бол магадгүй инх болдын хэлж байгаагаар ер нь одоо цоо шин хууль 2017 оны төрийн албаны тухай 2017 оны хууль гээд явчихж магадгүй шинж байгаа. Тийм учраас би тэр зүйл заалтын тэр 4 сертификат хийгээд одоо ялгаа 4 бүлэг болгож байгаа журам 4 дагаж мөрдөх журам 4-д нь оруулахын тэр рүү нь оруулъя. Зайлшгүй наашаага одоогийнхоо дагаж мөрдөж байгаа тэр ялбаны тухай хууль руу татж оруулах юм байна гэдэг л одоо ийм нэг л ойлгоод байгаа хүнэлтийн хувьд. Би шинэ ганц асуусан альч үзүүлээ. За. Ер нь ингэж байгаа маа. Урд нь ажиллаж исэн ч бай, шинээр одоо ажил авсан сонгуулийн үр дүн зөндөө олон хүмүүс байж байгаа. Яг юу ихээ мэдэхгүй байгаа маш олон албаагчд байгаа байхгүй. Ер нь хуулиа сайн судалж амжаагүй. Тэгээ энэ хүмүүсийг чи яг ялгаагүй сурах хэрэгтэй шүү дээ. Тэгээ энэ сурах үүрэг нь дадлагжуулах үүрэг нь өөрөө төрд байгаа юм. Тухайн хүмүүндээ байгаа, байгууллагатай байгаа ч гэсэн. Байгуулга бол бүрэн анхаарч чадахгүй. Тэгэхээр зүгээр миний ойлгож байгаагаар бол засгийн газрын хэрэглэх газараа өөрөө яг энэ хүний нөөц, стратеги, бодлого төлөвлөлтөд хариуцдаг ийм газартай байвал бас зүгээр юм байна. Одоо байгаа нь бол миний ойлгож байгаагаар засгийн газар дээр байгаа алба нь бол тэр засгийн газрынхаа нийтдээ 100 гаруй ажилтныхаа захиргааг л хариуцсан алба байгаад тах шиг байна. Яг хүний нөөц, стратеги, бодлого засгийн газар дээр бүх нийт төрийн алба агчийн хувьд тэр 205 мянган хувьд засгийн газар дээр тийм алба байгаад тэгээд төрийн албаны зөвлөл нь бодлогоо хянаад мэргэжил арга зүйн зөвлөгөөгөө өгöd удирдлагын академийн 50% дахиад гэрээд ажил хийгээд явж явах биш. Нөгөө цэвэр бодлого юмнуудаа хийгээд шинэ төрийн албанд орж байгаа шалгалт өгөөд тэнцсэн хүмүүсийг нь
одоо хувийн хвшлүүд хийдэг нөгөө дасан зохицох сургалт шүү дээ. Freshman training гэж ярьдаг. Бүр анханаас нь ингээд сургалтуудыг заадаг. Дунд нь дахиад аттестатчилдаг. Ажлын байрны шинжилгээг нь хийдэг. Давхардсан ажлуудыг гаргаж ирдэг. Одоо төрийн албар дээр давхардсан ажил одоо нэг 10 ажилтнтай хилцвэлээ гэж бодоход амьдрал дээр бол яг одоо ачаал ихтэй баг ихэнх ажлыг хийдэг их цөөн ажилтнууд байгаа. Бусд нь бол үндсэндээ одоо даргын зүгээс бол нөгөө хүмүүс рүү хандахаар бэлтгэдэггүй. Цаг хугацаа алдаж яхаар бэлтгэгдсэн үнэлгээ аваачаал ажлаа овоолоод байдаг. Гэх мэтлэн харахад их олон албаагч байгаа мөртлөө бүрэн нөөцөө ашиглаж Яг нөгөө ажилтгын цөөхөн. ажилтгын цөөхөн. Тэгэхээр эн чинь нөгөө л төрийн алба данхаагаад байна. Нэтрэ гэдэг чинь менежментээ сайжруулах. Төрийн албаны хүний нөөцийн хилцэг гэж байсан байхгүй. Тэгээд төрийн албаны зөвлөл ажлын албатай болоод ирэхээр өөрийнх нь 2002 оны 6 сарын 28-ны хуулийн дагуу тэрлөө оруулчихсан. 2002 оны 6 сарын 28-ны хуульд төрийн албаны зөвлөл дэрэгдэн сургалт судалгааны нэгжтэй байж болно гэдээ бас нэгэд өгсөн. Тэр заалтууд нь хүчин төгөлдөр байгаа юм. Тэгэхээр би гам болттой бол зөрчилдөх биш. Яг ингээд данаалт үргэлжил болгомоор байгаа байхгүй. Яг одоо тэр мэрэгчлийн зөвлөгөө өгнө гэдэг юм төрийн албан сургаад бүр одоо төрийн албаар давтан сургах дахин мэрэгшүүлэх юм бол академийн хийгээд явдаг байгаасаа гэж би бол гэж бодъё. Би академид бас хэдэн жил ажилласан юм л дээ. За баярлалаа. За ингээд бид өнөөдөр улс төр ба төрийн алба гэдэг сэдвийн хүрээнд ярилцлаа. Тэгээд манай студид Улсын хурлын гишүүн асан Батмунх, хүний нөөцийн академийн захирал Инх болд, за Монголын хуульчдын холбооны хуульч өмгөөлөгч Баян мөх гэсэн хүмүүс ирж оролцлоо. Тэгээд ер нь бол төрийн албаны тухай хуулийг одоо маргааш өргөн барьж байгаатай холбоотойгоор энэ асуудлыг хөндөж ярилцсан. За энэ өөрөө бол их чухал асуудал байгаа. Энэний цаана ямар сэдв бас тавигддаг вэ гэхэлэр ер нь танаа Монгол улс чинь засаглалын чадамж муутаагаас болоод энэ чинь өөрөө эдийн засгтаа бол нөлөөлсөн байна гэдэг ийм маш олон одоо дүгнэлтүүд бол гарсан байдаг шүү дээ. Явж явж энэ өөрөө засаглалын чадамжийг сайжруулах тухай асуудал байгаа учраас бид өнөөдөр энэ асуудлыг их чухал асуудал юм аа. Яг үнэ тий. Ийм чухал асуудал юм аа гэж үзсэн юм аа. За ингээд хууль маргааш өргөн баригдана. За ер нь бол хуулийн төслийн хилцүүлэг ингээд явуулаад ирэхлээр бид өшөө олон бас хилцүүлгийг параллельний зохион байгуулж өшөө олон мэдээллүүдийг үзэгч та бүхэндээ бас хүргэнэ гэж бодож байна. За урилга хүлээж хүрэлцэн ирсэн та бүхэнд баярлалаа. Анхаарлаа дууссан эрхэм үзэгч та бүхэнд баярлалаа.